За аргачлал бүлгийн бичлэг A3 ийг оруулж байна. За өнөөдөр арилжааны оролтын тухай үргэлжлүүлэн ярих болно. За та бүхэн уншсан байх миний номын мөн average гэдэг хэсгийн төгсгөлд би нэг fast гэдэг нэг товчгой юм бичээд орхицсан байгаа. Тэгэхээр энэ fast гэдэг маань юу юм бэ гэхээр за F үсэг нь бол fresh cross гэсэн үг тийм шинэ огтлолцол. Энэ бол шинэ байх хэрэгтэй. Уучраагүй дөнгөж сая огтлолцсон тийм ээ. Огтлолцлын дараах анхны гэдэг юм уу pullback-ийн дараа бид арилжаа хийвэл илүү одоо үр дүнтэй. За E үсэг нь angle өнцөг бол мэдээж аль болох хүчтэй хурц байвал мэдээж сайн. За S үсэг бол separation гэдэг одоо хоорондын зай, хоёр мөн average-ийн хоорондын зай. Энэ зай бол одоо тогтвортой байх хэрэгтэй тийм ээ, тодорхой зайтай. Тэгээд тэр нь одоо тогтвортой. За timing бол биднээс энэ нөхцлүүдийг харж байгаа тэр цаг хугацаа тэгээ гаргаж байгаа шийдвэр энэний дараа гарна гэсэн үг. За цаашаа явъя. За эхлээд fresh cross гэсэн тийм. За fresh cross гэхлээр бол биднээс хоёр мөн average ашиглаад байгаа шүү дээ. Биднээс хичнээн мөн average-ийг ашиглаж болно. Мөн average олон ашиглаад олныг ашиглаж байгаа маань юу гэхлээр хооронд нь огтлолцуулах гэдэг шүү дээ. За хоёр мөн average ашиглаж байгаа. Нэг нь жоохон хол хугацааны тренд, нөгөөх нь ойрын хугацаа, богино хугацааны тренд. Тэгээ энэ хоёр маань огтлолцсон гэдэг бол ханш чиглэлээ өөрчилж одоо шинэ хөдөлгөөн гаргана гэсэн үг болж штэ тий. Шинэ хөдөлгөөн. Тэгээ энэ хөдөлгөөн маань бол одоо энэ огтлолцол маань тэгээд юу гэнтэй одоо шинэ байх хэрэгтэй. За дараа чартан дээр энийг тайлбарлана. За энэ бас ингэж том мөн average-аас жижиг мөн average бас ингэж ойдог. За энэ ойлт бол бас шинэ огтлолцолтой адилхан үр дүнг бол авчирдаг. Ягаад тэгэхээр жижиг мөн average-ийн өнцгийг бол хорцоолгож өгдөг. Энэ одоо энэ унах тал руу инэ шүү дээ. Энэ том мөн average, энэ жижиг мөн average гэхээр жижиг мөн average-ийн өнцөг бол том болдог. Separation гэдэг хоорондын зай нээж ингээд холдоод байгаа. Тэгэхээр энэ бол шинэ огтлолцолтой адилхан юм үр дүнг бол авчирдаг. Тэгэхээр биднээс бас энэ ойлтыг бол бас анзаарч явах хэрэгтэй. За өнцөг гэж ярьсан. Өнцгийн хувьд болохоор ер нь өсөх тал руу үйл мөн average-уудын маань өнцөг бол 12-оос 2 цаг гэж энэ зурган дээр бол одоо харуулсан байна. Тэгээд миний хувьд бол бас 2 гэдэг бол заахаа байж болох юм доо 2 цаг. Зүгээр ер нь бол өнцөг хурц байх тусмаа мэдээж дараагийн хөдөлгөөн бол хүчтэй. Өнцөг мохоо байх тусмаа дараагийн хөдөлгөөн бол сул тал руугаа байна гэсэн үг. Тэгээд энэ long гэж байгаа шүү дээ. Биднээс buy trade. Тэгэхээр мөн average-уудын маань өнцөг бол нэг 2 цаг түүнээс дээш явах нь шүү дээ. За мэдээж юу гэж 12 байх вэ? Мэдээж юу гэж 11 байх вэ, тийм ээ. Тэгэхээр бол энэ нэг цагаас нэг 2 магадгүй заримдаа 2:30 ч юм уу. За иймэрхүү өнцгтэй байх хэрэгтэй юм байна гэж бодох хэрэгтэй. За энэ өнцгийг энд харин нэг зүйл нэмж хэлэхэд энэ өнцгийг биднээс харахтаа тайминг индикатор дээр яг адилхан харна шүү. Тайминг индикатор маань бас бидэнд өнцөг харуулах хэрэгтэй байна, тийм ээ. Тийм учраас тайминг индикаторын өнцөг buy trade орох гэж байгаа бол мөн
ийм хурц өнцгтэй байх хэрэгтэй юм биш үү. За энэ бол унах тал руугаа sell trade хийх гэж байгаа бол мөн авирчдын маань өнцөг 4 цаг түүнээс доош байвал их сайн байна. За мөн тайминг индикаторын маань өнцөг 4 цаг түүнээс доош байвал сайн байна. За гэхдээ бол нэг 3:30 хавцаа ч юм уу байх тохиолдлууд бол бий. Гэхдээ өнцөг хорц байх тусмал дараагийн хөдөлгөөн хүчтэй гарна гэсэн үг. За өнцгийн хувьд нэг иймэрхүү санаануудыг авчих ингээд цагийн нүрээр баримжаалаад. За дараагийнх нь separation гэж ярьж байсан тийм ээ. За энэ separation бол хоёр moving average-ийн хоорондын зайны асуудлыг яригдж байгаа гэж бид ярьсан. За энд бол long буюу одоо buy trade. За хоёр moving average маань ингээд очоод тас тээвэрлэлдээ хэвдсэн байх юм бол энэ чинь юу ч битгий гэсэн үг. За хоёр тишээ хараад хэвдсэн байвал юу ч битгий гэсэн үг. Хоорондынх нь зайн ойртой дэвэл юу ч битгий гэсэн үг. Энэ бол сул сигнал гэсэн үг. За buy trade шүү дээ тий. Buy. Том moving average маань 3 цаг руу. Жижиг moving average маань ийм хурц өнцгтэй. Ийм байх юм бол энэ бас авч үзэж болох зүйл оролт. Хамгийн сайн нь бол strong нь бол юу гэхээр хоёулаа ерөнхийдөө параллел чиглэлтэй. Хоёулаа түрүүний хэлсэн buy учраас 2 цаг орчмын өнцөг гаргацсан ийм байх юм бол энэ бол хамгийн сайн. Тэгэхээр довчтой дээдлийн 3 нөхцөлийг харж байгаа бол юу ч гэдгийг доотлын 2-ыг харж байгаа бол бас арилжаа хийж болно гэсэн үг тийм ээ. Тэгвэл ийм нөхцөл байх юм бол жоохон бодолтой одоо юу гэдгийг таргетаа орхон тавьдаг ч юм уу. Эсвэл одоо орхисон ч хараг болно. Яг гэвэл энэ strong гэсэн ийм нөхцөл биднээс зөндөө бас тааралдана. Тэгээ энийг бол өөрөө л шийдэх хэрэгтэй. Байж болох хувилбар бол байж болно ийм нөхцөлд. За short буюу sell тал руугаа. За эхний бур бол адилхан байгаа. Давхарлаад хэвдсэн бол юу ч гэдгийг хоёр тийш хараа хэвдсэн бол юу ч гэдгийг хоорондын зайн ойртойд байгаа бол юу ч гэдгийг. За том moving average чинь нэг 3 цаг руугаа, жижиг moving average чинь доошоо хорц өнцгтэй байх юм бол энд бол бас харж үзэж гинэ. Харж үзээ. Бас арилжаа хийж болох болно. Бусад нөхцлөө сайн харах хэрэгтэй. За хамгийн сайн нь бол мэдээж ийм параллел маягтай хоорондын зайн тогтвортой тийм ээ. Эсвэл хоорондын зайн гэж улам өссөн ийм байх юм бол энэ бол strong байх юм байна. Энэ бол биднээсийн одоо харах хэрэгтэй зураг. Бидэнд хэрэгтэй зураг гэсэн. За ингээд хэдүүлээ чарт руу очие. За энэ бол скриншот. За энэ бол чарт. За тэгэхээр энэ үн өгцөн зөвлөгөө бол бид олцсон ингээд грид арилгачдаг тий. Тэгэхээр биднээс маус 2-оо дараад доошоо гүгээд энэ grid гэсэн дээр очиод маус нэгээ дарахаар энэ одоо grid маань гараад ирж штэ тий. Grid маань юунд хэрэгтэй юм бэ гэвэл биднээс нөгөө цагийнхаа өнцгийг баримжаалж харахад их зүгээр байдаг. Одоо жишээ нь энэ гүйж байгаа moving average 55 тий. 55 одоо энэ нөхцөлд ямар өнцгтэй байна гэдгийг танаас мэднэ гэхэлэр чинь мэдээж энэ гридийн маань энэ хөндлөн зураас бүхэн чинь биднээс юу руу зааж байгаа вэ гэхээр мэдээж хэрэг энэ өнцөгт чинь юу байх лээ. Мэдээж хэрэг энэ өнцөгт 3 цаг л байна шүү дээ тий. 3 цаг байхгүй. Тэгэл энэ өнцгийг авчих. Энэ 3 цаг юм чинь энэ ямар хоо чиглэлээр зааж чинь тий. Яг адилхан баримжааг жижиг moving average дээр бас авч болох нь шүү дээ тийм ээ.
Тэгэхээр энд гэрээдээ ашиглаж болно шүү. Одоо ингээ арилгачаар бас жоохон түүхтэд яг хаашаа харагдаж байгаа нь хаашаа чиглэж байгаа гэдгийг харахад бол гэрээдээ гаргаад тэгэхээр баримжаатай болчихж байгаа. Ер нь энэ жижигхэн дөрвөлжингүүд дотор л ингээл энэ хөндлөн зураасууд маань 3 цаг юм чинь. За одоогоор энийг устгах. За устгачих. За биднес сая ярьсан fresh cross гэдэг нь одоо энэ байна те. Багталцчлоо. За тэгэхээр энэ багталцлын дараа одоо үүсэж байгаа pull back биднес өмнөөс ярьжсэн pull back. За энэ pull back-ны дараа үүсэж байгаа арилжааны оролт бол энэ ла нэгдэхэд байгаа тийм. За тэгэхээр одоо саяныхаа ярьсан юмнуудыг хараад үзвэл энд fresh cross болсон. Одоо ханш дөнгөж чиглэлээ өөрчлөх шийдвэр гаргасны дараа биднес олж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ ачаал бүгдэлтэй болж байна. За нөгөө separation хараар одоо 55 15 2-ын хоорондын separation энэ огтлцлоос хойш нэмэгдэсээр байгааз зайн. Тэгэхээр мөн авиржуудын хоорондын зайн бол нэмэгдэсээр байгаа. За өнцгийн хувьд бол том өвөн авирж маань бол 3 цагаас доош одоо энэ хэдийн те энэ 3:30 хавцаа заагаад байна уу те. Жижиг мөн авирж маань бол бүр тэрнээсээ доош 4 цаг ч юм уу заагаад байна. Энэ хугацаанд тайминг индикатор маань болохоор бүр доош одоо хэд рүү заагаад байна те 4:30 те нэг иймэрхүү хавцаар заагаад байна. Энэ лейблүүд маань 3 цагийг зааж байгаа шүү дээ те. Ингээ баримж авах хэрэгтэй. За тэгээд хийгдсэн pull back биднээс бас давтах хэрэгтэй. Эндээс pull back хийгдсэн байна те. Тайминг индикатор 30-аас доош байсан бол 70-аас дээш одоо гарч өссөн байна. Гэт ногоон болоод тэгээ шар болно гэдэг бол бид анхааруулга өгч байгаа шүү дээ шар. Тэгээд унж эхэлсэн байна. За цэгийн индикатор маань бол энэ хугацаанд бол улаан явж яснаа. Бас нэг ганц хоёр ногоон болж хувраад эргэж улаан болсон байна. За энэ бол тэгэхээр биднөөст жишээ болох үйц арилжааны оролт өгнө шүү дээ. За тэгээ мэдээж би тааханд өмнө хэлжсэн энэ candle миний курсорыг хараад байгаа энэ candle хаагдаад энэ candle нэгдэх акшнд бид арилжаа нээн тийм ээ энэ төвшөнд яг арилжаа нээчихэж шээ энэ төвшөнд за энэ маань сайн нөгөө зурагдчихгүй тэгвэл хол зорч за яг энэ дээр бид нас арилжаа нээж гин гэсэн үг шүү. За арилжааны оролт гэдэг маань одоо яг энд байна л гэсэн. За энэ жишээ бол sell trade-ний хувьд бол тэгэхээр жишээ болгоод аваад гарчиж болохоор ийм жишээ бол харагдаж байна. За одоо ингээд мөн авиржуудын хоорондын зайг хараад байт. Ингээд холдоод байна те. Холдоод байна гэдэг бол хөдөлгөөн хүчтэй явагдаад байна гэсэн. За энэ хооронд бол нөгөө нэг тогтвортой болж эхэлж байна те. Дараа нь яаж н ойртож эхэлж байгааз энэ бол юу ч битгий гэсэн. Нөгөө weak ч нь болчлаа те. Ойртод эхэллээ. Тэгснэ дахиад огтлцол боллоо тийм ээ. За дахиад огтлцол болоод ханш мөн авиржуудын маань дээр гараад ирсэн. Тэгэхээр биднээс одоо юу харах хэрэгтэй вэ? Тэгэхээр биднээс buy тал руу арилжаа харах хэрэгтэй тийм. За buy тал руу арилжаа харна гэдэг. За энэ маань pull back хийлээ гэж бодоод байж исэн чинь доошоо огтлцоод яваад ирлээ. Биднээс buy хийх боломж гарсангүй. Ханш мөн авиржуудын маань доор гараад ирлээ тийм. Тэгэхээр одоо биднээс юу хийх хэрэгтэй вэ? Sell тэрээд харах хэрэгтэй тийм. За sell тэрээд харна гэдээ бодож итэл дахиад дээшгээ явлаа. Энд pull back хийж яана гэж бодож итэл чинь ханш мөн авиржуудын дээр гараад ирлээ тийм. За болохоо байлаа.
За энэ хугацаанд бол та нас ингээд ажиглаж байгаа мөн average одоо 55-ын маань өнцөг яаж ингээ өөрчлөгдөд байгаа. Одоо жишээ нь энд ингээд 3 цаг руу заалаа шүү дээ. Энэ бол юу вэ? 3 цаг руу заасан бол мөн average-уудын маань өнцөг 3 цаг руу болоод тэгээд одоо ингээд давхцаа твтчихлээ шүү дээ, тий. Тэгвэл нөгөө юу ч битгий хийгдэг. Тэр хууль маань энд орж ирж шүү дээ. Жишээ нь чартан дээр нэг иймэрхүү юм харагдах нь шүү дээ. За тэгээд доошоо нэг явах гэж ингэж оролдож үзлээ. Биднээс ханш доошоо ороод ирсэн юм чинь энэний дараа сэл гарч магадгүй гэж харж итэл дахиад дээшээ явдаг лөө. За мөн average-тэй маань өнцөг болно онц биш. За дээшээ гарч яваад одоо биднээс buy харах хэрэгтэй болж байна тийм ээ. За гэтэл дээшээ гарч яваад энэ шинэ огтлцол үүслээ. Мөн average-тэй маань хоорондын цай өсөд яваад өсөж байна. Яг гэтэл одоо энд арилжаа байна уу гэхлээрээс байхгүй болчихж байгаа тийм. За энэ ханш дээшээ гараад ирсэн чинь биднес pull back болоо шүү дээ. За энэ жижигний pull back гэж үзэх үг бол биднес индикаторуудаа ингээ харахаар pull back байхгүй байгаа байхгүй тийм ээ. За цаашаа явууллаа. За тайминг индикатор маань бол яг улаан болж хойрлоо. Сигма ногоон хэвээрээ буцаад шар болж хойрлоо гэдэг чинь бол бидэнд хийх юм байхгүй байна л гэж хэлж шүү дээ. Шар хэвээрээ байна. За энэ лаан дээр ирэхээр улаан болоод доошо чиглэлээ. Гэхдээ цэгийн индикатор маань ногоон хэвээрээ байгаа тань тий. За энэ дээр хэвээрээ хадгалагдлаа. Энэ дээр хэвээрээ хадгалагдлаа. За энэ лаан дээр бол харин тайминг индикатор маань ногоон болж хуурлаа тий. Гэхдээ 70 төвшингийн дээр гэдгийг бодох хэрэгтэй. Энэ бол маш сул гэсэн үг. Тэгээд за өнцгийн бол танаас нэг харж байгаа. Ямар ч нэг 3-аас дээш өнцгтэй. Мөн average-уудаа харуулъя гэсэн ахын. Ганцхан одоо тайминг индикатор бол 70 гэдэг төвшингээс дээш байгаа явдал нь бол энэ тохиолдолд бол жоохон тиймэрхүү харагдаж байна тийм үү. За арилжаа хийсэн гэж үзэх юм бол том магадлал багтай 31 пип дээшээ явахдаа бол нэг 23 пип. Тэгэхээр ийм нөхцөлд бол миний бодлоор бол тэг pull back бол өөдтэй хийгдсэнгүй тий. Pull back өөдтэй хийгдэж өгсөнгүй. Дээр нь тайминг индикатор бол дандаа overbought position байгаа учраас биднээс өшөө энэс цаашаа нэг хол дээшээ явж байгаа ч гэж бол бас бодож болохгүй байна. За дээр нь энд бас нэг хараад үзэх юм нь бол юу гэхээр мөн average-уудын дээр гарч ирсэн ханш. Цэгийн индикатор маань ногоон болсон. Цэгийн индикатор pull back хийсэнгүй тий. Дан ногоон байлээ тий. Pull back хийгээд энэ дунд бас нэг ганц нэг улаан болж ирээд буцаж хуурсан бол байдал өөрөөлөө. Хэрвээ тийм болног бол угаасаа ханш өөрөө нэлээ ингэж унж орж ирээд буцаж явах хэрэгтэй шүү дээ тий. Тийм учраас яг иймэрхүү нөхцөлийг бол зүгээр л орхих заяа. Нэг зүйлийг би олон хэлэх бах. Энэ бол орволгийн дээр ирж байгаа хамгийн сүүлийн арилжаа хийх боломж биш шүү дээ. Зөндөө боломжууд юм. Тийм учраас иймэрхүү байдалтай байх юм бол ер нь орхиод ээж болно. Тайминг индикатор overbought байх юм бол buy битгий. Oversold байх юм бол sell битгий. За тэгээд ханш үнэхээр хаашаа ч явсангүй шүү дээ. Тэр хавьдаа буцаад орж ирлээ. Буцаад тийшээ гарлаа. Буцаад тийшээ гарахад бол одоо энд түрүүнийхээ бодоход арай дээр бай гарч ирж байгаа байхгүй тийм. Энд pull back хийгдсэн үү? Хийгдсэн. Энд pull back хийгдсэн үү? Хийгдсэн.
Энд бол мөн одоо энэ нөгөө үнцэг маань буцаж ойртож байгаад буцаад тогтвортой болж ийн гэдэг маань нөгөө нэг эргэж ойлт маягийн юм үүсэж шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол арилжаа нээх тийм боломж нь бол энэний өмнө ярьжсанаас хамаагүй дээр байгаа байхгүй. А гэхдээ энийг би бас л бий байсан бэл да ийм нөхцөлд бас арилжаа нээхгүй. За яагаад гэдгийг бол яагаад гэдгийг дараа тухтаа ярина. Дараагийн бичлэг дээр. Зөв өнөөдөр бол товчхон хэлчихэд энэ бол стоп лосноос болж байгаа заяа. Стоп лосноос. Би энд арилжаа нээхэд миний стоп лосс энд байх болж байгаа байхгүй юу? 53 пип гэдэг бол бас арай том стоп лосс. Яг энэ нэг цагийн чарт 53 пипний стоп лосс. Яг нэг цаг их гэхээр бол яг нэвэл нээж болох юм. Гэтэл за цаашаа яваад мөн авижтай маань заавартлаа, огтлолцлоо. Pullback үлээлээ. Pullback-ийн гарч ирлээ. Мөн авижтай дээр гарлаа, хоорондоо холдчихлоо. Зайнаа ортчлоо. Эндээс бол одоо юу хийхгүй. Хүлээж агаад энд sell trade орж ирж байна тийм ээ. За энд бол нэг богино sell trade бол орж ирж болж байна. Мөн авирчтай мөнцөг ортж агаад буцаад хандлагатай болж эхэлж байна тийм ээ. Тэгэхээр энд бол нэг ороод стоп лосс нь 30 пип, энэ доош нэг 20 пип ч юм уу. За ийм богино харилцаа бол энд хийж болж байна. Таймын индикаторын үнцэг бол сайн байна. Том мөн авирж бол за нэг 3-3-аас илгүй доошоо цааж байна. Жижиг болохоор үнцэг бол сайтай байна. За ийм нөхцөл бол бас байж болж байна. Тэгээд цаашаа явна. За тэгэхээр сургалтын юм чинь юм хэлж илээ хөө те. Яг саяных дээр бол би бас байсан бол аригжаанд орохгүй байсан. Ягаад тэгэхээр энэ том лаа харж байна уу те. Энэ бол ямар нэг мэдээ ордож исэн гэсэн үг байхгүй юу? Тийм үү? Тэгвэл мэдээний өмнө бол нэг тийм арилжаа бол нэхгүй л байсан баг. За ингээд цаашаа явуул. За мэдээ орж ирээд ингэж савлуулсан юм байна. Ханш мөн авиждын дээр гарсан. Эргээд pullback хийдгээрээ хийсэн. Энд бол харин сайн buy trade орж ирж штэ. Time indicator. Time indicator. Далаас тийш 30-аас доош унаад ингээд сайхан pullback хийж өглөө. Цэгийн индикатор хэд бол амбалж өглөө. Тэгээд энэ candle хаагтад дараагийн candle нэгдэхэд энэ дээр buy trade нээж болохоор байлаа. Энэ дээр buy trade stop loss-ын 34 pip target. За энэ дээр бол мөн average-ийн өнцгүүд маань тогтвортой болж хэлж байгаа. Тэгээд хоорондын зай separation бол энэ хооронд тогтвортой байсан. Бид энэс цаашхыг харахгүй байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр харж байгаа хэсгийг ингээ харахад бол энэ зай бол тогтвортой байна, тийм ээ. Үнцгийн хувьд гоёлоо бас өнцгтэй тийм үү? Ямар ч гэсэн биднүүсийн нөгөө нэг stable гэдэг өнцг бол энд харагдчихэв тийм stable. За strong гэж магадгүй энийг зөв parallel гэж харах юм уу, яаж харах юм те танаас бол тэгээ хоорондын өнцг бол аюу зай бол ямар ч гэсэн тогтвортой. За ингээд зөндөө гоё арилжааны оролтууд гарч ирнэ. Тийм учраас өнцгөө сайн харах хэрэгтэй, огтлцлоо сайн харах хэрэгтэй. Таймын индикаторынхаа overbought, oversold position-ыг харах хэрэгтэй. Явж байгаа энэ үнцгийг харах хэрэгтэй. Мөн авиржуудын хоорондын
зайг бас харах хэрэгтэй. Тэгээд нэг зүйл хэлэхэд бол дахиад хэлэхэд бол энэ бол хамгийн сүүлийн арилжааны оролт боломж биш шүү дээ. Дахиад ирнэ. Тийм учраас заавал толгой молгоогоо ингэж гэлжийлгэж барьж байгаа ч юм уу сандал мандлаа ингэж хөдлөж байгаад өнцгтэй болгож харах гээд байх шаардлага байхгүй. Чих сайхан суугаад хараад тэгэл байхгүй бол байхгүй. Тэн дээр битгий юм хий. Тэрний дараа ханш яаж сайхан гүйж болно. Би орчдөг байж тэгсэн бол ястай халаад өхөөж тийм юм битгий бод. Зүгээр л санаанд таарсан үнцэг биш л байгаа бол тэгээ энэ хоорондын зай, үнцэг, таймын индикаторын байрлал, цэгийн индикатор ямар нэг юм эднээсийн аль нэг нь л чанд биш санагдах юм бол зүгээр л орхичих заяа. Зөндөө гоё арилжааны боломжууд гарч ирнэ. Тэгэхээр заавал одоо хүчээр төстэй болгож хараад орох гэдэг шаардлага бол байхгүй. Ер нь бол танаас өөрсдөө ер нь хамгийн сайн 2 бай 2 сэл скриншот хийгээд тэгээ сайхан хэвлэж аваад тэгээ дээр нь гараараа биччих. Одоо юу байсныг тийм ээ. Жишээ нь энд бай ороод ирж штэ. Тэгвэл одоо энийг бичиж аваад тэгэл хэвлэж аваад тэгэл бичих хэрэгтэй байхгүй юу? За, fresh cross байсан юм аа. Тэ мөн аврижуудын хоорондын зай бол олдож явж яснаа ойртоод эхэлсэн юм аа. Тэгэхээр энэ ойрцсон энэ үед бол бас биднээс юм хийдгүй шүү дээ. Тэгэхээр энд яагаад юм хийх болчих вэ гэхээр хоорондын зай доктортой болоод эхэлсэн юм аа. Тэ. За тэр үед таймын индикаторын одоо 30-аас 70 руу явж исэн юм аа. Өнцөг нь ийм хурц байсан юм аа. Цэгийн индикатор дөнгөж ногоон болж хуурсан юм аа. Тэгээ би энэ дээр арилжаанд орсон юм аа. Тэгээ бичээд компьютерийн хажууд арилжааны боломж харахтаа хараа сууж явахт бол маш зүгээр байдаг. Хүн яг мартдаг, сандаг, богино цаг дээр арилжаа хийж байвал сандардаг. Тэгээ тийм үеүүдэд яг тийм юм хараад за энэ биелж, за энэ жоохон тиймэрхүү байна. За болий. Ер нь нэг биднүүсний хилээр ороход нөгөө нэг хилийн байцаагч нэг биднүүсийн паспортыг нэг л зураг хардаг шүү дээ. Тэгээ тэр хүн бол за энэ бараг л ойролцоол юм байна гэд оруулахгүй шүү дээ. Тэрнтэй л адилхан тэгэж сайн арилжааныхаа скриншотыг хийлж авчаад харж сууж байгаа. Тэгээд за энэ бол яг болж байна. За энэ бол энэ болж байна. Гэхдээ энэ арай болохгүй байна гэд. Ингээ шүүгээд явах бол тийм боломж бол тийм юм бэлдэж аваад хараа сууж ивэл бас их зүгээр байдаг. За дараагийн нэг зүйл бол биднээс энэ чи юу гүгээд байгаа тийм ээ. Энэ дээр өнцгт нэг индикатор гүгээд байгаа тийм. Тэгэхээр тухайн candle хаагдаад шинээр нэгдэх тэр акшнд бид арилжаа нээн гэдгийг дээр хэлсэн. Спиритнийхаа зөрүүгээс болоо жоохон дээр доор энэ төр нэгдэж магадгүй. Гэтэл яг тэр моментод биднээс арилжаа нээх хэрэгтэй. За танаас бас нэг зүйлтэй бол нөрөвчж байгаа бах гэж бодож байна. Арилжааны нөхцөл уг нь бүрдээд идэг. Гэтэл индикаторууд маань анивчаад байгаа. Цэгийн индикатор маань ингээ анивчаад байдаг. Таймын индикатор маань өнгөө хуургаад байдаг. Одоо яг энэ сая улаан байсан шар болчлоо шүү дээ. Гэх мэт энэ шиг ингээ ханш маань өөрөө хөдлөөд яг одоо энэ индикаторууд дээр маань өгч байгаа мэдээлэл өөрчлөгдөд байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг ингээд өөрчлөгдөд байгаа бол яг доктортой болохыг хүлээх хэрэгтэй заяа. Хэрвээ доктортой болжгүй ингээд хөдлөөд их юм бол тэгэл дараагийн лагинд хүлээх хэрэгтэй.
За дараагийн нэг зүйл нь бол Fibonacci гэсэн ашиглах хэрэгтэй. Би Fibonacci дээр би та бүхэнд яг гэвэл биднээс одоо жишээ нь энд байна те, маш сайн арилжааны оролт байна те. Биднээс бүх зүйл хангагдаад энэ ла хагдаад энэ ла нэгдэхэд биднээс энд buy trade байгаа шүү те. Бүх зүйл окей тийм үү. Тэгээд яг иймэрхүү нөхцөл үүсээд арилжаа орох болгонд бидэнд Fibonacci зурх боломж олддог шүү. Тэгээд заавал Fibonacci бол энэ зурж үзэж авах хэрэгтэй. Ингээд Fibonacci-г ямар шатал дээрээс байна гэдгийг харах хэрэгтэй. 50 шатал байна тий. Тэгээ хүрэх цэг 127.4 шүү дээ. Тэгэхээр Fibonacci-г бол ямар шатал дээр бас энэ хааш илгэсэн бэ гэдгийг бол бас харахад бол бас магадлал нэмэгдэж байгаа байхгүй. Яг гэвэл Fibonacci хараад арилжаа хийдэг зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс бас энд ороод ирсэн гэсэн үг байхгүй, бай хийцэн гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүсийн хүч бас нэмэгдэж орж иж байна гэсэн үг. Мөн average дээр гараад ирэнгүүт л арилжаа хийдэг хүмүүс вэ. Тэр хүмүүс бас энд бай хийж байгаа гэсэн үг. Гэх мэтэр ингээд олон групп хүмүүс нэмэгдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр Fibonacci-г бол татаж үзэх хэрэгтэй. Тэгэхээр Fibonacci-г 50 дээрээс иргэсний дараа ийм нөхцлүүд үүсэж байна гэдэг бол бас нэг харж үзэх, харгалзаж үзэх зүйл байхгүй яа. Окей. Сайн байна гэсэн үг тий. За Fibonacci-г хоёр чиглэлд зурдаг. За Fibonacci-гийн тухай бол номон дээр нэлээд сайн бичсэн учраас би нэг олон юм ярихгүй та бүхэнд гэхдээ ганцхан юм хэлэл өгчихвэл болчиход байна да. Одоо чинь энд биднес ингээл харж штт. Ямар гоё ярилжны сигнал ороод ирв те. Бас л Fibonacci-г татчих болно. Match-ийг л татчихна. Хэд дээр ирсэн байна. 38.2. Fibonacci-г заавал 50 руу 61.8 руу очуулах гэдэг шаардлага байхгүй. Энэ тохиолдолд бол биднээс яг Fibonacci ашиглаж арилжаа хийж байгаа биш. Fibonacci биднээс одоо туслах хэрэгсэл маягаар ашиглаж байгаа учраас заавал тэнд очиод тах хэрэггүй. Харин нэг Fibonacci шатлал байл их сайн мэддэг. Одоо энд бол бас л яг Fibonacci шатлал дээр байна шүү дээ. Иргэсэн цэг нь. Энэ бол бас сайн цэг. Гэхдээ бол би та бүхний арилжаа нээх болгондоо Fibonacci тат гэж байгаа юм биш. Зүгээр Fibonacci бас татаад хэд дээр ирж гин вэ гэдэг энэ дахиад яг Fibonacci шатлал байгаа. Fibonacci бол татаж үзмээр санагдвал ингэж татаж үзээд л бас нэг магадлал нэмэгдэж штэ. Энэ Fibonacci яг энэ шатлалаас иргэлээ шүү. Иргэсний дараа ийм боллоо шүү гэдэг. Одоо чинь энд дахиад арилж байгаа хоолт энд байж тэ. Ингээд харахаар энэ мөн average маань бас 55 болон цэг сайтай байсан тий. Жижиг мөн average бол батгай болж ирээд буцаад энэ дэшийг хандлага гаргаж штэ тий. Тэгэхээр энэ хоёрын минь хооронд бол нөгөө strong man бий болох гэж штэ. Тийм учраас тэгээд ингэ дэшээ яваад гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм цэгийг бол олж харж сорох хэрэгтэй. Тэгээд Fibonacci-гаар ингэ дэмжлэг авч болно. За Fibonacci-г татдаг бас нэг арга үүдий хүн болгон тэр бол мэдээд идэх. За тэрийг би хэлж өгөөд нэг тийм бичлэгийг дуусгая. За энэ бол биднээс мэддэг. Дэшээ явлаа, pullback хийлээ, тэгээд дэшээ явлаа. Энэ бол 0 цэг, энэ бол 100 цэг. За энд бол 38.2-оос иргсэн байна. Хүрх цэг нь 127.4 гээд. За гэтэл Fibonacci-га бас ингэж татчих болдог. Ингэж татчих болдог. Нэг юм бол бас сонирхолтой зүйлүүдийг бидэнд өгдөг. Юу гэхээр Fibonacci-гийн
хамгийн эхний шатлал гэдэг бол маш чухал шатлал гэдэг. Энийг бас хүмүүс тэр болгоо анзаардаг. За миний номон дээр бол нэг хальт бас хальтч яхаа бичсэн байгаа. Зүгээр яг уншаад ойлгож чадвал Фибоначчигийн эхний шатлал гэдэг юм бол маш чухал байдаг. За жишээ нь биднээс энэ жишээн дээр бол эхний шатлалыг дээш даваад буцаж ирээд эхний шатлалыг шалгаж иж дээшээ явж байгаа байхгүй. Тэгж дээшээ явсан тохиолдолд ихэнх тохиолдолд 127.4, дараагийн шатлал нь 161.8 хүрдэг байхгүй. Тэгэхээр Фибоначчи бол ер нь нэг биднээс ойдлчинд очиод хувцас захиалгаар ингээд би энэ дээр нэг хэмжээ аваад идэг шүү дээ. Над бол тэрийг санагдуулаад идэг. Ер нь Фибоначчи бол чартан дээр үүсэж байгаа орой ёроолоос үүдээд цаашаа явал хаа хөрөх үү гэдэг хэмжээс л тавиад байгаа. Метр тавиал хэмжиж байгаа юм шиг л над бол заримдаа тийг санагддаг. Тэгэхээр Фибоначчиг ингэж татчихлах нь энэ бол биднээс юм эддэг татдаг арга тийм. Гэтэл ингэж бас татчих болно гэсэн үг. Тэгээд эхний шатлал дээшээ өвдөгцөн бол буцаж шалгагдаад эхний шатлалаас ойсон бол энэ бол дээшээ явна гэдэг магадлал тун өндөртэй. За эхний шатлал гээд нэг ярьсан дээрээ өөр хаштайхан харуулцгаа жишээ байна уу гэдгийг. Тэгээд бас юм болгоныг тийм болгож зурх гэдэг бас шаардлагагүй тийм ээ. Гэхдээ Фибоначчи бол за энд дээр чинь бас дахиад Фибоначчи за биднүүсийн за энэ орой энэ ёроол энэ дунд огтлолцол Фибоначчигийн эхний шатлалаас унж байгаа байхгүй. Энд бол дээшээ гарч хаагдсан боловч шууд ороод ирж байгаа байхгүй буцаад. Тэгээд эхний шатлал. За одоо энэ дээр бол яг жоохон дээшээ гархан гарчлаа. Энд юу болж байна? Энд бол эхний шатлалыг бариад байгаа. Эхний шатлал гэж авсаар байгаад. Тэгэхээр эхний шатлалыг одоо мөн авиржхан дээр байгаа шүү дээ, тийм. Эхний шатлалыг доошоо ивдэж чадахгүй байна. За явсаа энд ивж байгаа байхгүй. Тэгэхээр ийм урт юу татна гэж байхгүй л дээ. Фибоначчи татна гэж л байхгүй. Тэгэхээр энэ арилжааны боломжоо гараад ирэхлээрээс Фибоначчиас татаад үзэх хэрэгтэй. За ийм нөхцөлд бол да юу ч хийхгүй гэдгийг ойлгоцгоосон тийм. Ийм нөхцөлд хамгийн гол нь тэрийг ойлгох хэрэгтэй. Яг ямар нөхцөлд биднээс орохгүй, ямар нөхцөлд биднээс одоо биелсэн байх ёстой гэдэг юмыг л маш сайн хараад скриншот хийгээд тэгээд тэрийгээ дахин хараад. За би яг Фибоначчи гэсэн дээрээ нэг Фибоначчигийн яг тэр үсэж байгааг л үзүүлчихье гэж бодоод байна. Илэн харагдчихгүй байна. За энд биднээсийн түрүүний ярьжсэн жишээ энэ дээр огтлцол гарлаа, орой хийлээ, ёроол хийлээ. Фибоначчи татлаа. За энэ яг байна. Эхний шатлал барьж байгаа Фибоначчигийн. Тэгэхээр энд огтлолцол үүссэн, ханш доош ороод ирсэн, pull back хийсэн. Тэгээд moving average-уд маань л доо separation те timing индикатор маань сайхан доошо заасан, цэгийн индикатор маань улаан. Тэгээд нэмэлтээр Фибоначчи дата харсан чинь эхний шатлал дээр баригдчихэв гэдэг бол энэ бол одоо гайхалтай сэл оролтлоо байхгүй юу? Ийм нөхцөлд бол ерөөс. Тэгээд
дээр нэг авахгүй юм нь бол бас юу гэхээр stop loss. Stop loss-ны хэмжээ бол нэг том биш байх тий. За тэгэл хөрсөн цэг нь 127.4, даашаа хөрсөн цэг нь 161.8. Энэ бол тэгэхээр сайн. За тэгээд Fibonacci-гаар ер нь хэмжилт хийж байгаа тохиолдолд бол энэ ихний шатлаас дээж гарч чадсангуудтэй тэгээд энэ ёроол хийлээ. Тэгэхээр дахиад энэ ёроол руу татаад ирдэг байхгүй. Энэ бол эргэлтийг олохын тулд Fibonacci ингэж ашигладаг арга бол бас байдаг. Гэтэл бас ихний шатлыг эвдсэнгүй явж байгаа дараагийн ёроол хийлээ те. Тэгэхээр нь дахиад дараагийн ёроол руу чирээд ирдэг байхгүй. За. Одоо харин яв ихний шатлыг эвдлээ те. Тэгээд буцаж шалгаж явж байгаад дээшээ явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо Fibonacci-гаа эргүүлчих болно. Fibonacci-гаа эргүүлээд энэ одоо биднээс яруу, энэ одоо биднээс яроол. Тэгээд Fibonacci ихний шатлыг хэвдээд ханш дээшээ яваад 50 хүрж ирэглээ гэж ингэж харж болж байгаа байхгүй юу. За иймэрхүү зүйлүүдийг өнөөдөр хийлье. Тэгээд та нас бичлэгээ дахиж сайн үзээд тэгээд хамгийн гол нь биднээс өнөөдөр Fibonacci-гийн тухай яриаггүй. Fibonacci бол нэмэлтээр гэж хэлсэн. Харж болох зүйл. Хамгийн гол нь тэгээд мөн average-ууд маань хаана огтлолцов, хоорондын зайн ямар байна, өнцөг нь ямар байна, таймын индикаторын маань өнцөг нь ямар байна гэдэг энэ зүйлүүдийг арилжаа нэгтээ маш сайн харгалзаж үзээд нээх хэрэгтэй. Яг энд би нэг за хэрвээ та нас өнөөдөр энийг сайн ойлгоод хараад авчиж чадах юм бол та нас ийм бай нээхгүй байгаа биз? Ийм бай нээхгүй байхгүй. Энд бол да юу вэ гэхээр ямар ч өнцөг байхгүй тий. Ямар ч separation байхгүй. Нөгөө давхралдаа твтцсэн гэсэн нөхцөл маань байгаа зү. Тэгэхээр энд ямар ч бай байхгүй байхгүй юу? А энэ дээр бол харин хүлээж агаад энд огтлцлоо. Өнцгтэй боллоо. Хоорондын зайн үсч эхэллээ. Энд бол харин огтлцлын дараа харин харах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ханш доошоо орж ирээд одоо дээшээ харж исэн юм чинь биднээс юу харах хэрэгтэй? Одоо бай харах хэрэгтэй тийм. Тэгэхээр биднээс pull back үлээх нь шүү дээ. Pull back үлээгээд энд гарч ирж байгаа энэ бай бол харин энэ бай бол харин энд бай байсан байхгүй юу? Тэгээ stop энэ даа. Тэгээ цаашаа явах гэсэн тийм. Fibonacci-гаас татчихвол болно. Ингээд татсан ч болно. Ингээд татсан ч болно. Хоёр мөн average-ийн хоорондын зай маань бол доктортой болж эхэлж штэ энд тийм. Тэгэхээр энэ цэг хавцаа бол сайн бай байсан байхгүй. Энд биш. Тэгээ энд бай гэсэн байгаа. Тэгтэл хэрвээ энэ зураасан дээр бай хийсэн бол энэ дээр угаасаа бай байхгүй байгаа байхгүй юу? Энэ дараагийн candle болохоор тайминг ногоон болсон байж магадгүй. Гэтэл цэг улаан байгаа байхгүй зөвчсөн. А яг энэ зураасан дээр болохоор цэг нь ногоон чиглэсэн тайминг нь шар байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм нөхцөлд бол бай байхгүйсэн шүү гэдгийг. Зөв өнөөдрийн энэ бичлэгээ сайн үзээд тэгээд мөн average-уудын маань өнцөг хоорондын зай одоо ингээд энэ саяны миний хэлсэн бүхнийг ингээд хараад сонсоод ойлгоод тэгээд энэ зургаа дахиад ингээд харах юм бол энэ бай байхгүй байхгүй юу. За ийм зүйлүүдийг өнөөдөр хэлье. Анхаарал тавьсан явдалд ингээд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа баяр та.